хүнсний 6 бүлэг гэж байгаа. Үртээрээ мах, өөхтөөс, хүнсний ногоо, жимс, цагаан эдэг. За энэ 6-аг зургуулгын өдөр болгоо иддэг үнийг ер нь зөв зохистой хоолж ийн гэж үздэг байхгүй. Тэгэхээр тэгээд өдөрт аяг ойр ойрхон давтамжтай цусны сахарын хэмжээг доктортой ойлгож байгаа хүмүүсийг ер нь хамгийн урт насалж ийн, хамгийн эрүүл мэндийн одоо ачаалт авах чадвар хамгийн өндөртэй гэж үзэж байгаа байхгүй. Тэг яг энэ системээс гадсан хит төлсөглөн байх, хит идэх, эсвэл аль нэг бүлгийг идэхгүй байх. Одоо сүүлийн үед гурил бодоо идэхгүй л бол одоо эрүүл хоолж байгаа юм шиг хүмүүс одоо бодоод байна шүү дээ тий. Гэтэл тэр чинь тодорхой төвшөнд хүний биед хэрэгтэй. Хэтрүүлэх юм бол хортой болохоос биш дутчих юм бол эргээд дахиад хүний биед ингэ сөрөг нөлөө үзүүлж байгаа байхгүй. Тэгэхээр аль нэг хүнсийн одоо огт хэрэглэхгүй байх. Энд чинь л яг юм буруу хоолтыг суйрлуулж байгаа. Эсвэл хэтрүүл мах идэх, эсвэл хэтрүүл өөх тос идэх тий. Тэгэхээр малын аманд одоо тэнцвэр айгуу чухал. Тэгэхээр бүх хүнсийг тодорхой төвшөнд тэнцвэртэй хэрэглэх нь бол яг эрүүл зохистой хоолт гэж үздэг. Яг энээс гаж чаа бүх юмыг л буруу хоолт гэж хэлж байгаа. Тэгээ мэдээж нөгөө нэг бидний айгуух тодорхойлт junk food гэдэг байгаа тий. Та идэхгүй байсан ч таны эрүүл мэнд айгуу сайн байх. Тэр нь яг тухайн хүний одоо эрүүл мэнд, биеийн чин за тэр тусмаа бүр хорт хавдралын хүртэл хүргэдэг хоол хүнс байна. За энэ болохоор нөгөө транс тос гэж хэлээ. Одоо жишээ нь бүргэр одоо шарсан дахиаг яагаад хортой вэ гэж хэлээд идэг вэ гэхээр тухайн бүтээгдэхүүний хийж байгаа тосондоо гол учир нь транс тос буюу хүнсний одоо хоол хүнсэнд үнэр амт оруулахгүйгээр тосыг удаан шавдаг.